байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Kids podcast-ийн маань эхний дугаарын зочноор 14-р цэцэрлэгийн эмч, уламжлалт ангаах ухааны совилогч Ичин Хорлоо цэвэлмээ оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Бидний өнөөдрийн ярилцах сэдэв маань хоолны шимт ижилийн тухай ярилцсанаа. За тэгэхээр юуны өмнө хоолны шимт ижил гэж юу хэлдэг юм бэ? За хоолны шимт ижил гэдэг маань болохоор хүний бие организм хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд өдөр тутамдаа хоол хүнсээрээ дамжуулж заашгүй авах шаардлагатай бодисуудын нэлэмжийг хэлдэг. За тэгээд энэхүү шимт ижилийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас макро болон микро шимт ижил гэж хоёр үндсэн бүлэгт авч үздэг. За макро болон микро гэд хоёр хэсэгт хувааж авч үздэг гэж байна. Макро шимт ижил гэж ямар шимт ижилийг хэлэх вэ? За макро шимт ижил гэдэг нь болохоор бид их хэмжээгээр шаардлагатай бөгөөд энергийг голчлон хангаж яадаг л да. Микро шимт ижил гэдэг нь болохоор харин бага хэмжээгээр апалцах витамин болон эрдэсүүд ордог. За тэгвэл эдгээр шимт ижил эрдэс бодисуудыг бид бүхэн өдөр тутамдаа хоол хүнсээрээ дамжуулан ямар хүнсний бүтээгдэхүүнүүдээс авах боломжтой байдаг вэ? За уургийг бол өдөр тутмын үргийн хэрэглээний мах, сүв, тараг, өндөг зэрэгс авч болно. Нүүрс усыг бол бүхэл үрийн талах, төмөс, хүнсний ногоо, харин өөх тосыг бол авокадо, оливын тос, самар зэрэгс авах боломжтой. За кальцийг бол сүв, тараг, бяцлаг, брокколи, самар зэрэгс авч болно. За витамин С-ийг бол жүрж, нимбэг, алим, гүзээлцгэн зэрэгс авч болно. За витамин Д-г өндөг, загас, нарнаас авч болно. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар манай цэцэрлэг хүүхдийн хоолыг шимт ижилтэй байлгах үүднээс ямар хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа ихэвчлэн ашиглаж байгаа вэ? Өнөөдрийн байдлаар манай цэцэрлэг нь хүүхдүүдийнхээ хоолыг шимт ижилтэй байлгах үүднээс өдөр тутамдаа мах, сүв, тараг, арт, төрөл бүрийн хүнсний ногоо, үр тариа, мөн анс, цэцэргний шүүсийг ихэвчлэн ашиглаж байна. За баярлалаа. Тэгэхээр хүүхдийн хоолны давс сахарын хэрэглээг манай цэцэрлэгийн хувьд хэрхэн хянж зохицуулж байгаа вэ? Хүүхдүүдэд давс сахарын хэрэглээг зөв зохистой хэрэглүүлэхийн тулд хоолны цэцэн дээр нь анхаарч ажиллаж байгаа. За хоолны шимт ижилийн тухай цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танд амжилт хүсье.